За ингээд 2019 он эхэлж байна. 2018 он үнэхээр гайхалтай жил байсан. Тэгээд 2018 оноос би өөрийнхөө амьдралыг нэг бүрчлэн төлөвлөж, тэмдэглэж, баримтжуулж үлдээдэг болсон байгаа. Тийм учраас 19 оныг би бас ухтаад шин тэмдэглэлийнхаа дэвтрийг нээж байгаа үйл явцаа өмнөх жилтэйг адилхан та бүхэнтэй нэг бүрчлэн хуваалцахаар шийдлээ. Тэгэхээр энэ удаадаа би өөрийнхөө хийсэн стикер дээр наагаад энэ оныхоо бас урай болсон үгийг гарчгийн дээрээ бичиж байгааг та бүхэн харж байна. Тэгээд миний хувьд ялалт гэдэг үгийг би сонгож авсан юм аа. Яагаад гэвэл 2019 онд надад даван туулах маш олон сорилтууд байгаа. Тэдгээрийн бүгднгийн амжилттайгаар даван туулахын төлөө тэмцэнэ. Тэгээд ялалт миний гарт байгаа гэсэн бүрэн итгэлээр би 2019 оныг биелэгдэн огтж байна. Тэгээд ялалтынхаа өнгийг болохоор улаанаар сонгосон. Нөгөө талаасаас яг тийм өсөлтийг бэлэгдээд ногооноор монголоор бичлээ. За тэгэхээр яг өмнө нь би төлөвлөгөөгөө яаж хийжсэн тэр 2018 оныхоо түлхүүрийг харж агаад одоо энэ 19 оныхоо тэмдэглэлийнхаа тэтэр дээр бичиж байгаа. Тэгэхээр энэ 19 оны тэмдэглэлийн тэтэр маань өөрөө бас юм онцлог шин чанар нь болохоор яг миний одоо баримталдаг энэ системийг зохион бүтээсэн хүнийх нь өөрийнх нь одоо захиалгаар хийсэн тэтэр учраас түлхүүрээ бичих тийм бэлэн хуудастай. Тэгээд дээрэс нь бүх хуудаснууд нь дугаарлагдсан. Тэгээд нэгэнтээ ингээд англиар бичигдсэн юмыг би үргэлжлүүлж байгаа учраас би энэ ажил, уулзалт, эцсийн хугацаа, одоо чухал гэд би өмнөхөөсөө авч байгаа санаануудаа бас үргэлжлүүлээд нэгмөр англиар бичиж байгаамаа. Тэгээд ер нь бол хэрэг та зөвхөн тэмдэглэлийн дэвтэр тэгээд нэг үзгэрэл энэ бүх зүйлийг хийхийг хүсэж байгаа бол өөртөө зохиогоод хийж болно. За одоо та бүхэнд нөгөө өглөө оройныхоо одоо сануулгыг хэрхэн хийж байгааг харуулж байна. Тэгэхээр өглөөний цаг маш чухал, оройны цаг маш чухал байгаа. Тэгээ би өглөө өөрийнхөө бурхан эзэндээ залбирч түүний өгч байгаа тэр шинэ өршөөлийг хүлээн авч өдрүүдээ эхлэе гэж хүсэж байгаа. Тэгээд орой ч гэсэндээ унтахаа өмнө бас их чухал цаг байдаг учраас бурхныхаа өмнө тэр цагийг бас дуусгахыг хүсэж байгаа. Тэгээд тийм болохоор би өглөөнийхөө энэ хуудсан дээр өглөө бүр таны өршөөл шинэ гээд гашуудлын 3:23-аас иш татсан. Тэгээд өглөө юу хийх вэ гэдэг нь ард талд нь бол бичсэн байгаа. Тэр нь залбирал, үг судлал гэх мэтлэн зүйл байгаа. За орой би бас юу хийх вэ гэдгээс бичиж байгаа. Тэгээд оройныхоо ишлэлээр болохоор гараа өргөх бүрдэн таны өмнө үдшийн тахил тооцогддог гэж байгаа. Тэгээд энэ маань өөрөөс их гайхалтай ерөөсийн үг байгаа. Тэгээд унтахаа өмнө би бас тогтмол талархах тэгээд босон өдрөө өмнөлөх, тэмдэглэл хөтлөх, тэгээд дараагийнхаа өдрийг төлөвлөх тийм хөвшлийг одоо суулгахыг хүсэж байгаа учраас энэ сануулга болсон юм хоёр хуудсыг энэ тэмдэглэлийнхаа дэвтрийн ард талд нь нааж байгаамаа. Тэгэхээр өглөө болгон тогтмол залбирч, үг судалж, тэмдэглэл хөтлж эхлэмээр байна. Тэгээ бас өглөөнийхөө цай эрүүл тийм цай уух, дасгал хөдөлгөөнд байнга тогтмол хийхийг хөвшүүлмээр байгаа. Тэгээд ер нь бол миний зорилго бол өдөрт дор хаяж 1 цагийг энэ залбирал, үг судлалд зориулж байх. 7 хоногт 1 өдрийг бүтэн зориулж байх. Тэгээд ер нь бол өдөр болго мацаг барих. Үчийн хоолоор одоо мацаг барих тийм зорилтыг төвшүүлж байгаамаа. За одоо та бүхэнд энэ бүтэн жилийнхаа төлөвлөгөө
хэрхэн гаргаж байгааг харуулж байна. Тэгээ би энэ нэг жилийг бол ерөөсөө аялал гэж үзэж байгаа учраас ийм замаар төсөөлөд зурж байгаамаа. Тэгэхээр нэг сараас ахуулаад энэ 6 сар хүртэл энэ зам маань яг энэ хуудсан дээр л явж байгаа. Тэгээд дараагийн хуудсан дээр болохоор 7-оос 12 дугаар сар байгаа. Тэгэхээр сар болгоно яг юу хийхийг төлөвлөж байгаа юм бэ? Энэ одоо 4 нүүрэн дээр жилийнхаа ажлыг төлөвлөх боломжтой болох юм аа. Тэгээд одоо хэрвээ захиалгатай ажил орж ирэх юм уу эсвэл ямар нэгэн чухал үйл явдал болох юм бол энэ жилийнхаа төлөвлөгөөн дээр тэмдэглэсэн байхад бол мартагдахгүй, альва ямиг давхцуулахгүй. Тэгээ өнгөрсөн жил бол миний хувьд бол давхцуулах, мартах, сандрах, хүний өмнө эвгүй байдалд орох тийм явдлууд бол гарч исэн. Хэдийгээр би тэмдэглэх гэж тууштай тэмдэглэх гэж хичээсэн ч гэсэндээ календарьсыг би яг эхний 6 сартаа хөтлөөд үлдсэн 6 сарыг нь болохоор өөр аргачлалаар явсан учраас тэрэн дундаас засвар занд нэм хаягдах асуудал гарсан болохоор нийгэмсэн бүх одоо саруудаа урьдчилан төлөвлөх шаардлагатай юм байна гэж би үзсэн. Тэгээд за та нарыг залхаахгүй тулд би энэ саруудаа хэдийнэ зурчихсан, биччихсэн одоо бичлэгийг одоо харуулж байна. Өнгөрсөн жилээс миний нэг чухал юм энэ өнгөний түлхүүр байсан. Тэгэхээр энэ жил ч гэсэндээ би өнгөний түлхүүрээ бол өргөжлүүлэн ашиглахаар шийдсэн юм аа. Тэгээд өнгөнүүдийн хувьд болохоор ерөнхийдөө төстөө өмнө хэрэгжилжсэн тэр өнгөнүүдээ бол хэрэглэнэ. Зарим нэг юм нь болохоор орхигдох, хаягдах тийм шаардлагагүй гэж үзсэн юм бол бас байгаа. Тэгээд энэ өнгөний түлхүүрийг яг одоо гаргаад байгаа шалтгаан нь болохоор энэ жилийнхаа календар дээр яг энэ жилийнхаа төлөвлөлтөн дээр болохоор өнгөөр гэж бодож яг ямар ажил байгаа вэ гэдгийг нь харуулах юм бол их ойлгомжтой байдаг учраас энэ өнгөнийхөө төлөвлөгөөг тэр жилийн одоо үйл ажиллагаануудаа төлөвлөгөөндөө оруулахаас өмнө гаргаж байгаамаа. Тэгээд хэрвээ ингээд уртлынхаа хуудсанд ингээд наачих юм бол нөө өнгөнийхөө төлөвлөгөөгийг хүссэн цагтаа би ил гаргаад ямар ч хуудсан дээр ажиллаж байсан тэр ашиглах боломжтой ийм зүйлийг бол би яаж хийдэг танарт харуулж байна. Тэгээд түрүү жил ч гэсэндээ яг ийм аргачлалаар явж байсан. Тэгэхээр одоо энэ чинь өнгөө бичих гэж байгаа. Хэрвээ та тогтмол ажил хийдэг бол заавал тэрийг бичих албагүй. Харин миний хувьд болохоор захиалгаар ажил хийдэг учраас би захиалгатай ажиллаа тэмдэглэх шаардлагатай болдгоо. Тэр хэрвээ таны өдөр тутмын ажил дээр шинээр нэмэлтээр юм орж байгаа бол та бас тэрийгэ тэмдэглэж болно. Тэгээ миний хувьд болохоор ажлаа би синхронкоор тэмдэглэдэг. За тэгээд дараагийнх нь зүйлс нь болохоор одоо чухал гэж бодож байгаа юм. Тэгээд миний хувьд болохоор шин санаа уралдуулах, ирээдүйд хэрэгжүүлэх төслөө одоо санаачлан бичих ажил бол их гардаг. Тэгэхээр тэрийгээ би саарл өнгөөр тэмдэглээд оруулж байгаа. Би бас цуглаандаа үйлчилдэг учраас цуглааныхаа үйл ажиллагааг тэмдэглэх зорилгоор нийл ягаан өнгийг сонгосон. Цуглаанаас гадна нийт одоо Христийн биед үйлчилж байгаа үйлчлэлээ би ягаан өнгөөр тэмдэглэж байгаа. Нийгэмд үйлчилж байгаа ажлыг болохоор би сайн санааны буюу буйны ажил гээд шаргал өнгөөр тэмдэглэж байгаа. Тэгэхээр ингээд тэмдэглээд хөвсчгээр оюун ухаанд ингээд тухайн өнгөтэй шууд ингээд холбогдуулаад эн чин тэр штэ гээд бараг сүлдээ ингээд шипэ хэрэглэгч шаардлагагүй байдалтай хүрдэм байлээ. Тэгээд энэ зэрэг болохоор би ногооноор тэмдэглэдэг. Яагаад гэвэл би өсөх, ургах тийм бэлэгдэл гэж бодд юм аа. Тэгээд ялалт хийдэг үгээ би бас энэ зэрийн ногоон өнгөөр бичсэн шалтгаан нь бол миний охин бас ялнаа. Өнгөнийхөө кодыг харж агаад энэ жилийн хугацаанд би юу хийх гэж байгаа вэ гэдэг гол мэдэгдэж байгаа зүйлээ тэмдэглэн оруулж байна. За тухайлбал нэг сарыг би гарааны сар учраас ийм улаан далбаат гарна гэж зураад тугаар
тэмдэглээд тэгээд 1 сарын 23-нд би 2 хүүхдийнхаа шалгалтыг аваад материалын сургууль руу нийлгэх ёстой. За тэр ажил их чухал ажил байгаа. Тэрийг энэ тэмдэглэн оруулж байна. За 2 сарыг болохоор би цагаан сар болдог учраас мөнгөн аяга амьдаа зурх гэж оролцсон. За тэгээ цагаан сарын өдөр хоногийн сайн мэдэхгүй гэж яагаад яг төхүүлээд ирэхээр бичих болно. За 3 сарыг болохоор би эмэгтэй хүний эрүүний хэсэг тэгээд энэ хүзүү ороолтоор төсөөлсөн байгаа. Яагаад гэвэл одоо нэг ганган хүүхэн хавар намартай гэдэг шиг 3 сар 4 сар одоо дулаар үгүй юу хамаагүй нэмгэлж болохгүй гэсэн сануулгыг өөртөө өгч байгаа. Тэгээ 3 сарын 25-нд 2 хүүхдийн шалгалтаа авах ёстой. За 4 сарыг болохоор би наашаал болдог, шар усны үер болдог учраас ингээд одоо хүүхдүүд ийм цаасаар ийм хөлөг онгоцыг хөвүүлэх туртай байдаг. Тэрийг бэлэгдээд ийм зураг зурсан. Тэгээд инжир охин маань 4 сарын 24-нд хасаан эмнэлэгтэй Солонгост мэдрэлийнхаа эмчтэй үзүүлэх ёстой байгаа. Тэгээд энэ жилийн хувьд ямар сайн мэдээтэй байгаа вэ гэвэл өмнө нь жилд 4 удаа дараа нь 3 удаа тогтмол заавал үзүүлэх ёстой байсан бол энэ удаадаа 6 сар тутам үзэх боломжтой болсон учраас жилд 2 удаа явах болсон. Тэгэхээр 4 сард 1 удаа явна, 10 сард 1 удаа явна. Ийм сайхан мэдээ байна. За тэгээд 4 сарын 29-ноос 5 сарын 4-нд болохоор би Христийн биед үйлчлэх ажил байгаа. Үндэсний семинарт оруулж байна. 5 сарын 31-нд болохоор манай 2 хүүхдийн төгсөлтийн шалгалт байгаа. Тэгэхээр тэр шалгалтыг аваад материалын сургууль руу нь явуулах хэрэгтэй юм аа. 5 сарыг болохоор би маш их юм бэлтгэл хийх ёстой сар гэж үзээд ийм дэвтэр цаас тавьсан байгаа. За 6 сарын хувьд болохоор би хаваа явах ажилтай байгаа. Тэгээд олон улсын сургалтын дээр багшлан. За тэгэхээр тэр бэлтгэлээ би маш сайн хангах ёстой. Тэгээд яс энэ сард би хүүхдийнхаа хичээлийг захиалах ёстой. Манай 2 хүүхэд анги дэвшин. Тэгээд дараагийнх нь ангийн материалуудыг би захиалж авах ёстой байдаг. За дараагийн хуудсанд болохоор 7-оос 12 сар хүртэлх энэ үлдсэн саруудын төлөвлөгөө байна. За өмнөх жилийн календарьтай харьцуулахад ямар агааг та бүхэн харж байна. Тэгээ үндсэндээ яг энэ мэдээллийг би энэ жил замынхаа зураглал дээр гаргана л гэсэн үг. Ямар ч одоо зарчмын хувьд бол ялгаа байхгүй. Хэлбэр дүрсийн хувьд, тэмдэглэлийн хувьд бол эрс ялгаатай юм хоёр аргачлалаар явах гэж байна. За одоо та бүхэнд 7-оос 12 дугаар сар хүртэл төлөвлөлтөө хэрхэн хийж байгааг харж байна. Тэгээд 7 сар, 8 сар маань бол одоо манай Монголд бол их сайхан зуунаас дэлгэр сарууд байгаа. Тэгээд нарнаас хамгаалаад нүдний шилжил зөөх хэрэгтэй. Тэгээ бас 8 сард бол нарлаг сайхан сүүлийн зуны өдрүүдэд бас амтлах хэрэгтэй учраас би нар зурсан. 9 сард болохоор би нөхөртөөгөө юм халуун дулаан хооронд аялах гэж байгаа учраас бас нарны малгай зурсан юм аа. 10 сарын хувьд болохоор охин маань дахиад эмнэлэгтээ үзүүлнэ. Тэгээд тэрийг бэлэгдээд юм хөлөг онгоц зурсан. 12 сард мэдээж одоо шинэ жил болдог учраас ёлкны модо зурлаа. Тэгээд 11 сарыг харин юугаар бэлэгдэх вэ гэд бодож исэн чи харин өнгөрсөн жил надад хамгийн их таалагдсан одоо миний зургнууд дотроос бол энэ боргоцоо байсан байхгүй. Тэгээд боргоцоо тэгээд ийм мөнх ногоон шилмөөсийн модны мөчрийг зурмаар санагдсан. Тэгээд өнгөрсөн жилийн дэвтэртээ би бас аль болохоор юм зураг бодож одоо нааж оруулж гэсэн тийм шийдрийг бол гаргасан. Тэгээд хэрэг та бүхэн санаж байгаа бол хэрэгний зургийг бас зурж исэн. Тэгээд ийм боргоцоотой хамт тэгээд тэр юг бэлэгдэж байгаа вэ гэвэл хэрэм өвлийн туршин одоо идэх хоолундаа намаржанга цоглуулдаг маш ажилсаг тийм хөөрхөн амтан байдаг. Тэгээд миний амьдрал ч гэсэндээ бас ингээ бэлтгэлээ сайн базааж одоо
хэр хэцүү үйлрэл ирэхэд бол тэ амьдралч ч гэсэнтэй тийм үйлрэл ирдэг. Тэр үед бол ямар ч тийм айдасгүйгээр амьдрахыг би хүсэж байгаа. Тэгээ тэрийг бол биелэгцсэн юм аа. Тэгээ та бүхэн анзаарсан бол би бас энэ 2019 оны календарыг наачсан. Тэгээ тэндээсээ нөгөө өдөр хоногудаа хараад хуулан бичиж байгаамаа. Тэгээд энэ саруудаа ингээд хуулчаар дараа нь дээр нь тэмдэглэлт яг тэдний өдөр гэд бүр хилээд тийм юм хийнэ гэд бичгээд ихе хэлбэрхэн болдгоо. За тэгээд 7-аас 12 дугаар сарынхаа яг үйл явдлуудыг, үйл ажиллагаануудыг бол хараахан оруулалгүй ингээд орхиж байна. За дараагийн нэг санаа нь болохоор би түрүүний хэлсэнчлэн одоо ямар нэгэн тийм зүйлийг бодож, зурж оруулах хүсэлтэй байгаа гэсэн. Тэгэхээр энэ удаадаа би өмнөх жилээ харсан чинь надад хайртай түүгээр би давуулан дийлнэ гэд Ром номын 837-г би нэг постэр болгоод зураг төвцөлгөөд ингээд хандаа наагаад бүтэн жилийн турш харж бас ингээд урам авч явсан. Тэгээд яг тэр ишлэгээ бичсэн байдлаа харсан чинь би давуулан дийлнэ гэдэг маш томоор ингээд бичсэн. Харин надад хайртай түүгээр гэдгийг нь би орхигдуулсан. Арай жижигнэр бичсэн юм шиг харагдсан. Тэгээд тухайн үед миний гол фокус, гол анхаарч ирсэн юм ерөөсөө биел дийлэх хэвээр, биел давуулах хэвээр гэсэн тийм мэрэлт байсан юм байна та гэж бодсон. Тэгээд энэ жил болохоор би тэрийг өөрчлөе гэж бодсон юм аа. Тэгээд юугаар өөрчилж байгаа вэ гэвэл одоо хэн намайг ялуулж байгаа юм бэ те? Тэрийг би бас онцлон энд бол хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзээд надад хайртай түүгээр гэдгийг бол маш томор ингэж өнгө халаглуулан бичсэн юм аа. Тэгээд одоо та бүхэнд илэрхүүдээ Twitter маань нэг хууцаараа ямар дүр төрхтэй бас нэг харуулж байна. За тэгээд хайртай эзнийхээ надад хандаж ицсэн тэр үгсийг бас оруулсан байдлаа та бүхэнтэй хуваалцлаа. Тэгээд 2019 он гайхалтай жил байх болно гэж бүгдээрээ хамтдаа ялалтыг тунхаглацгаая. Тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа. Амжилт хүсье.